Яагаад багш болсон гэхэлэр зэрэг манай нутагт нэг Балдан самбуу гэдэг айгүй мундаг тийм их номын нэг тийм буурал хөгшин байсан. Тэр хөгшин л надад тааралдах болгонд бол чи өгн багш болох хүүхэд байгаа. Бүр тэр тусам Монгол хэлний уран зохиолын багш болох хүүхэд байгаа ингээл ингэдэг. 1987 онд конкурс өгөөл Монгол Улсын багшийн сургуулийн ерөнхий техникийн анги гэдэг ангид орж ирсэн. Тэгэл тэрнээс хойш ингээд тасралтгүй багш мэргэжилтэд дурлаад 34 дахь жилдээ. Энэс өмнө бас боловсролын систем 5 жил ажилласан гэдэг нийтдээ 39-40 жилдээ боловсролын системд ажиллаж байгаа. Намайг Дээчмгээ гэдэг Сэлэнг аймгийн уугуул. Тэгээд 1992 онд багшийн их сургуулийг төгсөөд Монгол Улсын багшийн их сургуулийг төгсөөд 15 дугаар сургуульд боловсролын яамны томилолтоор яг 42 тоо томилолтоор ирж ирсэн. Тэгээ ингээ анх ингээд энэ сургуульд ирсэн. Тэгээд манай сургууль болохоор зэрэг юу байсан? Боловсролын яамны лаборатори сургууль байсан. За тэгээ яг тэр лаборатори сургууль байгаа манай яамны лаборатори сургууль байгаа. Жи тэнд очиж ажиллана манад 2 багшийн хүсэлт өгсөн гэдэг. Тэгэл 92 оны 8 сарын 30-нд энэ 15 дахь сургуульд ирж ирсэн. Хүүхд чинь өөрөө тийм гэгээлэг орчин. Бид нар яг хүүхдэд уурайгаад би бол одоо энэ намайг тэгчүүдээ энэ ингэчүүдээ энүүд ингээ ярьжвал хов болчихудээ гэж тийм одоо бодох сэтгэл бол надад хизэж байдгүй шүү дээ. Яг тэгэхээр зэрэг хүүхдүүд тийм болохоор би яг хүүхдүүд чигээ тийм сэтгэлээр ингээд ажилдаа ханддаг, хамт олондоо тэгж ханддаг. Тийм болохоор зэрэг багш гэдэг мэргэжил бол үнэхээр гайхалтай, бахархгүй байгаа аргагүй тийм сайхан мэргэжил байхгүй. Би бол энэ мэргэжлээрээс харамсаж байгаагүй. Дэмий ч энэ мэргэжлийг сонгосон болов уу гэж бодож байгаагүй. Цалин багтаа нүнэн, амьдрал хэцүү байсан нүнэн. Гэхдээ энэ мэргэжил бол бусад мэргэжлүүдээс миний хувьд бол хамгийн сайхан мэргэжил. Тэгээд ер нь муу юм тохиолдохоосоо сайн юм дандаа ер нь л өдөр болгон 7 хоног болгон сар болгон жил болгон дандаа л сайхан юмтай авчирч яадаг. Дандаа л гайхшруулсан юмтай авчирч яадаг. Тийм болохоор зэрэг одоо би яг тэр юмд миний сэтгэлээс одоо арилдгүй матагддаггүй үлдсэн дурсамж тэр байдаг гэж хэлэх юм. Бүгд л одоо миний өнгөрүүлсэн 34 жил одоо 33 жил бол бүгд л гайхалтай сайхан алдаатай оноотой. Гэхдээ онсон их тийм жилүүд өнгөрсөн. Одоо миний одоо 30 хүүхэдтэй нэг анги төгсөхөд тэр миний хүүхэд гэвэл би одоо ойролцоогоор 160 гаруй хүүхэдтэй. Тэгээ тэр хүүхдүүд дотор минь одоо ингээд амьдрал бүдэрсэн, алдсан, онсон ер нь нэг жоохон тийм сэтгэл дундуур за миний тэр шав манай жоохон тиймэрхүү яваад гэж харамсаж байдаг тийм шав байдаггүй шүү дээ. Тэгэхээр зэрэг тэр хүүхдүүдийг би бас их зөв хүмүүжүүлсэн болоо те. Ямар ч хэлсэн нэг амьдралд хөлөө олоод хүн шиг явахт нь бас миний сургаал бас нэмэр болсон болоо гэж боддог шин. Одоо би чинь бас их л олон удаа ур чадварын уралдаан одоо олимпиад энэ төрөд аягүй хорж илээ улсад 3 удаа орсон. Тэгээд өөрөө бол дүүрэг нийслэлд 2 удаа нэгэнд нь тэргүүн байр нэгэнд нь дэд байр эзэлжсэн. Тэгээ энэ болохоор зэрэг одоо миний хамт олонны одоо бас тус тийм ээ. Тэгээ одоо сургалтын менежерүүд захирлуудын бас ингээд биднийг удирдан чиглүүлсэн энэ бас үйл явдлаас чухал нөлөө үзүүлсэн болов гэж боддог. Юу н багш өдөр болгон анги танхимтай цаг тухайн минут бүрд ажлынхаа энэ байран дээр л хөгжиж яадаг. Юу тэгэл одоо хичээлээс гадуур одоо жишээлбэл одоо би чинь бас компьютергүй үеийн л багш шүү дээ тий. Тэг чин би одоо энэ компьютер дээр ингээл юм хийх хичээл мэргэжлэгээ холбоотой ингээл юмнуудаа хийхэд би ажлын байран дээрээс суралцж байдаг. Тэрээс би компьютерийн сургалтын дамжаад очиж сураагүй. Мөнгө төлж би ямар нэгэн сургууль сураагүй. Тэгэхэд бол ингээд багшийн мэргэжил бол өдөр тутам ерөөсө цаг минутанд л ажлын байран дээр хөгжиж яадаг тийм сайхан мэргэжил. Зөвхөн нэг мэдлэг өгөө зогсохгүй хүүхдийг хүн байх талаас нь тий зөв хүн болох талаас нь бас ингээд өөрөө үлэр дуурайл болж байгаа тийм мэргэжил гэж боддог ш. Нийт Монголын мэргэжил нэгтэн багш нартай Монголын багш нарын 59 дэх өдөр дэлхийн багш нарын 31 дэх өдрийн баярын мэндийг хүргэж ажилд нь амжилт амьдралд нь азар сайн сайхан бүхнийг хүсье. Ороод дэглэм ардын багш таны шингээсэн баатар сүрийг магтъя.